Өвлийн Олимпиад оролцох Монголын тамирчид Испани брендийг сонгожээ. Сайн байцгаана өрх үзэгчдээ Ice Global мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Мөнх баяр ажиллаж байна. Нарамтуул зах дээр худалдаа эрхлэгчид тус захыг нүүлгэхийг эсрэг байна. Халимагт дэлхийн буддын шашнууд цугларлаа. Чуулга уулзалтад Владимир Путин оролцлоо. Монгол улс энэ оны эхний 8 дугаар сард аялал жуулчлалаас сая 600 тэрбум долларын орлого олжээ. Амралтын өдрүүдээр юу үзэх сонирхож болох вэ? Хотын дарга Нямбатар Нарантуул цах хүн багтаа болсон. Тиймээс хувийн хвшилтэд зөвшөлтөө байж нүүлгэх асуудал ярина гэж мэдэгдсэн. Тэрээр нийслэлд буй томоохон зах худалдааны төвд түгжирлийн гол шалтгаан болж байна гэж хэлж байв. Тэгвэл тус захын худалдаа эрхлэгч болон жирийн иргэд энэ талаар эсрэг тэрсэг байр суурьтай байна. Хотын дарга Нямбатар томоохон зах худалдааны төвүүдийг нүүлгэнэ гэдгээ илэрхийлсэн. Тэрээр дэлхийн жишгт хурдны замынхан олц гарц дээр томоохон худалдааны төвүүд байдаг. Манайх шиг айлуудынхаа сурчлалын бүсэд байралтай улс бараг байхгүй. Тиймээс Нарантуул захыг туулгалын хойд хэсэгт шилжүүлнэ гэж мэдэгдэж байв. Мэгмар гарагт Нарантуул захын ойролцоо ямар ч төвчлгүй болдгоо. Тэгэхээр худалдаа эрхлэгчдэд санал тавьж хурдны замын дагуу 2 худалдааны төвийг байгуулна. Дэлхийн жишгт хурдны замынхаа орц гарц дээр томоохон худалдааны төвүүд байдаг. Манайх шиг айлуудынхаа сурчлалын бүсэд байралтай улс бараг л байхгүй. Тэгвэл Нарантуул зах дээр олон жил худалдаа эрхэлж буй иргэд тус захыг нүүлгэхийн эсрэг байна. Тийм амархан нүүлгэхэд хэцүү. Захыг бол тэгж амархан нүүлгэж бас болохгүй юм чи олон хүний амьдрал явж байгаа шүү дээ юм чи. Яан зэн хүн захаас чинь ар гэрээ тижээж гэн өөрсгөө тижээж тийм амьдрал бол энд байгаа учраас тийм амархан зүгээр нэг хүний хэлсэн зоргоор нүүхэх бол дэмийл гэж бодож байгаа миний хувьд бол. Төвчрөл хаасайг бол төвчрөлтэй байгаа шүү дээ. Заавал Нарантуул байгаа төвчрөл үүсэж байгаа юм биш шүү дээ. Харин Нарантуул захаар үйлчлүүлдэг жирийн иргэд тус захыг нүүлгэх тал дээр эсрэг тэсрэг байр суурьтай байна. Тэдний хэлж байгаагаар томоохон зах худалдааны төвүүд хотын төвд байршиж буй төвчрлийг үүсгэж буй гол шалтгаан гэж үзэж байгаа бол зарим иргэд энэ захыг нүүлгэснээр ямар ч өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна. Ер нь нүүлгэсэн л дээ шин хотын төвд хөдөөний манайд нэгэд орж ирэхлээр бөөн төвжирийн дотор хотын зах руугаа байж ивэл бас нэг төвжирэн гайгүй амарлах байхгүй. Гэхдээ уг нь одоо нэг энэ Нарантуулыг одоо зүүн талд нь өөр юуг ингээд хоёр талд нь гаргачвал одоо их зүгээр л юм санагдсан. Тийм санал яриад л байлаа биелэх юм уу бүү мэдээ минь үгүй. Зөв. Одоо энийг нүүлгээд хаана авчих гэдэг юм би ойлгохгүй. Дэнжимэн гэж байлаа бид бас залуу байхад. Дэнжимэнийг болуулаад энэ Нарантуул зах гэж байгуулсан. Энэ байгуулсан энэ бүтэн байгуулт шүү дээ. Нэг хүн ч гэсэн нэг юмыг явж яхад. Хотын даргын энэхүү шийдвэр анх удаа яригдж байгаа асуудал биш. Зах худалдааны төвүүдийг нүүлгэх ажил 2007 оноос хойш яригдж эхэлсэн ч өнөө хүртэл энэ ажил хэрэгжихгүй байна. Учир нь газрын асуудлаас болоод Нарантуул захыг нүүлгэн шилжүүлэх ажил хойшлдог бөгөөд тус захын газар ашиглах гэрээг 25 жилээр сунгасан тул нүүлгэн шилжүүлэх ажил бүтээгүй байна. Жанчуудорж Батторж ган тулга төгс оюун жаргал Евгений Павлов Ice Global. Эрхэм үзэгчдээ та бүхэнд цөө хорин мэдээг хүргэж өгье. Цусны зочмог хор тавдрыг эмчлэх шинэ аргыг бүтээхэд Монгол эрдэмтэн оролцжээ. Тодорхойлбол хүнсэлт тэсвэртэй цусны зочмог хавдрын эмчилгээнд 3 варианттай хүнслийн эсрэл ба интерферон альфа хавсарсан үйлдлийн механизмыг судлахын сэдвт Монгол Хятадын хамтарсан төсөл 2021-ээс 2025 он хүртэл хэрэгжиж дуусжээ. Төслийн удирдагчаар Хятадын талаас профессор Наран Мандура, манай улсаас академич Шарвин Болднар ажилласан байна. Төслөөр чулуун хор буюу хүнслийг тусгаалan судлаж цусны зочмог хавдрыг эмчлэх боломжтойг тогтоожээ. Нийслэлийн ногоон бүсэд хурш модны самрын ургац баг ургацгүй болохыг тогтоолоо. Тиймээс хурш модны самрыг ахуйн зориулалтаар бэлтгэхгүй байхыг нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна. Манай орны ойн 5.2%-ийг хушин ой эзлэх бөгөөд 10 аймгийн 63 сум Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг. Хурш модны самрыг 10 дугаар сарын 20-наас дараа оны 2 дугаар сарын 1-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг юм а. Байгаль орчны зөрчлийн талаарх мэдээллийг захимаар өгөх боломжтой. VAST, ZIG, MECC, ZIG, Gov.mn портал болон гар утасны аппликейшнаар агаарын бохирдол үүсгэж байгаа зуух, автомашин, хогштаах, ан амтан, ургамал, газрын хэвлэлд холбогдох зөрчлийг байршил зурагтаа оруулах боломжтой болжээ. Ингэснээр тухайн мэдээллийг харьяа нутаг дэвсгэрийн эрх бүхий алба хаагчид хүлээн авч газар дээр нь ажиллах нөхцөл бүрддэг юм а.
Чингис хаан олон улсын нисэх бодол руу нийтийн тээврийн 3 чиглэл үйлчилж байна. Тодорхойлбол Хэ-19 Чингис хаан нисэх бодлоос Сүхбаатарын талбайг хүртэл өдөрт 5-6 тээврийн хэрэгслэр 48 минут тутамд зорчиж байгаа бол Хэ-20 Чингис хаан 5 шар, Шүү 4 шөнийн автобус Чингис хаан 5 шар чиглэлд 22-оос шөнийн 3 цаг 20 минутын хооронд тус бүр нэг тээврийн хэрэгслэр үйлчилж байна. Анх нийтийн тээврийн автобус явж эхлэхэд сард дунджаар 80 орчим зорчигч тээвэрлдэг байсан бол чиглэлийн тоог нэмснээр одоо 400 орчим хүн үйлчлүүлдэг болж зорчигч урсгал 3 дахин өсжээ. Бүрээдэд адуу судлалын олон улсын зөвлөгөөн болж соёлын сайд Соёлмаа Дагаева оролцсон байна. Адуу судлалд соёлын яам ямар хамаатай вэ гэж асуух хүн гарах бах. Адуу бол манай ард түмний соёлын салшгүй нэг хэсэг. Бэлэгдлийн код юм гэж би энд хариулна. Бүрээдийн үлгэр туйлсанд мороор айлж, хэлхсаар нь тэнгэрээс бух зэргээр гардаг. Энэ дагуу морины хэлхсийг томох ажиллагаа улам хөгжиж байна. Мөн манай үндэсний 3 тоглоом наадгаад Морьтой Баатрыг алдаршуулж магтандуулдаг. Морь өдөр тутмын амьдралын туслагч төдийгүй бусад хэрэгтэй цагт байнга бэлэн байдаг адгүйс гэж тэрээр Орос улбаны улсын халимгийн бүгд найрамдах улсад буддын шашны 3 дугаар чуулга уулзалт болж өндөрлөө. Эрдэмтэн судлаачид болон гүн ухаантнууд лам нар Элиста хотод юуны учир цугласны дараах сурчлагуудаар хүлээж авна. Халимгийн нийслэл Элистэй хот нь олон улсын буддын шашны чуулга уулзалт болж өндөрлөлөө. Олон орны 400 гаруй төлөөлөгч цугласан уг чуулга уулзалтаар орчин үед буддын шашныг гүйцэтгэх үүрэг хийгээд эдийн засаг, аялал жуулчлалд үзүүлэх нөлөө, үр дагавар, уламжлалт хангаах ухаан, түүний амьдралд нэвтэрсэн байдал зэрэг олон сонирхолтой сэдвийг хэлэлцэн ярилцлаа. Тус чуулга уулзалтад Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр мэндчилгээ дэвшүүлжээ. Оросын буддын шашны нийгэмлэг өвөг дээдсийн үнэлж баршгүй оюуны өвийг нандинаас сахиж гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, залуу үед хүмүүжил, боловсрол олох үйлсэд хүчин чармаалтаа төвлөрүүлэн ажиллаж байна. Мөн эртний хийд сүм дуганыг сэргээн босгож, шинэ объект байгуулан, гэгэрлийн болон боловсролын олон төсөл хэрэгжүүлж байна. Тус чуулга уулзалт ийхүү 3 удаагаа болж байна. Эхний 2 нь Оросын улбаны улсын Бурятийн бүгд найрамдах улсад Бурятийн тэргүүн Алексей Самбуевич Цэдиновын санаачлалаар болж исэн юм а. Энэ удаад тэрээр өөрийн орны төлөөлөгчдийг манлайлан Элистэй хотноо хүрэлцэн иржээ. Бидний ах トゥ ард түмэн болох халимагт ийм чухал арга хэмжээ өнөөдөр болж байгаад би үнэхээр баяртай байна. Анх энэ форумыг зохион байгуулахад бидэнд туршлага байгаагүй. Гэхдээ хамгийн гол нь Бурят, халимаг, Туваад буй үнэн алдар зүсэгтнүүд буддын шашны дагагчдын идэх сонирхлыг мэдэрсэн юм. Тэр үед бид сайхан хариу талархал хүлээж авсан. Бид бүгдд ялангуяа дэлхийн олон улс орноос хүрэлцэн ирсэн зочдод маш их талархаж байна. Та нарын заримыг нь би 3 удаагаа харлаа. Буддын шашин бол дэлхийн шашин. Буддизм шүтдэг орнууд нь дэлхийн хүн амын хагасыг бүрдүүлдэг юм аа. Чуулга уулзалт дан ганц хилцүүлгэр хязгаарлагдсангүй. Оролцогчид худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн болон соёлын салбарын хэд хэдэн чухал асуудал хамтран ажиллахаар тохиролцсон байна. Монгол улс энэ оны эхний 8 сард аялал жуулчлалаас сая 600 тэрбум $. Орлого олжээ. Энэ хугацаанд Монгол улсад гадаадын 617 мянган жуулчин ирсэн бөгөөд Хятад, Орос, Өмнөд Солонгос, Япон, Америкээс жуулчид хамгийн ихээр иржээ. Харин монголчуудад өөрсдөө хаашаа аль улс руу аялах дуртай манаа сурчлагаас үзнэ. Та бэлэх өдөр Улаанбаатарын гудамжид монголчууд хаана байсан болон хаана очис үзэхийг мөрөөддөг вэ гэсэн асуултыг асуулаа. За та юм Оростой ямар үг холбоотой юм бэ? Орос гэхээр ерөнхийдөө нэг тийм юу л цэргэл айгуу санд ордон шүү дээ. Айгуу цэргийн талаар л. Хятадтай таны ямар үг холбоодог вэ? Баярлаа шиши. Тэр нь юм гээш. Баярлаа шиши гинөө. За. Америк бол тэгэл пицца шүү дээ. Хари яа. Шиши, пицца, бодаба эргчүүлөө. Монголчууд гадаадын улс орнуудыг юутэй холбогддог вэ? Хариултыг та Ice Global телевизийн табит нэвтрүүлгийн шинэ дугаараас үзээрэй. Амралтын өдрүүдээр юу үзэж сонирхож болох вэ? Энэ удаад ардын урлагийн тоглолтуудаас сонгон үзхийг урья. Монголын хүүхдийн ордон төмөр замын чуулга ардын урлагийн тоглолтоо үүнээс гадна улсын дуур бүжгийн Эрдмийн театр болон улсын филармоны өвөл цагийн нээлтийн тоглолтуудаа сонирхуулна. Түүнчлэн хүүхэд залуучдын болон хүүхэлдэйн театр үзэгч та нарыг хүлээж байна.
Монголын хүүхдийн ордно Монголын гайхамшигт урлагийн тоглолт болно. Ардын урлагийн хуур магнаа чуулган уран бүтээлчид үндэсний язгуур урлаг, Монгол ардын уртын болон ардын дуу, морин хуурын татлага, хөмий, ардын хөгжмийн цөөхөл, язгуур, бие биелгээ, бөө болон цамын бүжиг, уран нугаралт, магтаалаас бүрдсэн цогц үзүүлбэрээ танилцуулах гэж байна. Тоглолт өдөр бүрийн 18 цагт болно. Төмөр замын чуулгын Ган зам паласт, Цагаан лаваа чуулгын Намазик Legend ардын урлаг өв соёлын тоглолттой. Тоглолтод үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтсан бөгөөд ардын хөгжим, бүжиг, бие биелгээ, хөөмий, магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт зэрэг ардын урлагийн цогц хөтөлбөр багтжээ. Тоглолт өдөр бүр 18 цагт эхэлнэ. Хүүхэд залуучуудын театрын тайзнаа өсвөр насны сурагчдын хайр дурлал, үерхэл нөхөрлөл, гинэн томоогүй өрсөлдөн, багшийнхаа хайрлах хайрын тухай өгүүлэх драмын жүжигтэй. Нэг нэгнээ ялгуурлан гадуурхаж, захин орчинд зөв бус харьцаж, бусдыг хэрхэн гомдоод гэд харуулах үг жүжигийг анги хамт олон найзуудаараа ирж үзэн дурсамж бүтээхийг урьж байна. 18 дахь хаврын хайр жүжиг энэ амралтын өдрүүдэд 16 цагаас эхэлнэ. Улсын хүүхэлдэйн театр хүүхэд багчуудад зориулан 2 төрлийн жүжигийг санал болгож байна. Миний хөөрхөн шүдний аялал жүжигийг 3 болон түүнээс дээш наснуудад зориулан өдөр бүрийн 11 цагаас тоглоно. Харин аз жаргалтай хаан хүү жүжигийг 5 болон түүнээс дээш наснуудад зориулан өдөр бүрийн 15 цагаас тус тоглох гэж байна. Улсын дуур бүжгийн эрдмийн театрт дөрөвний бям гарагт гүн гэрийн гүнж дуур тоглоно. Төрийн сойрхолд Нацаг Доржин бичсэн тус дуурийг анх 2016 оны 3 дугаар сард тоглож байжээ. Тус дуурт манай тооллын өмнөх 50-аад оноос 30-аад онд хүнүү гүрний үед болсон бодит түвхээс үндэслсэн бөгөөд доктор Эрдэнэчимгийн нүүдэлчний цуурын 18 аюулгүй буюу гүн гэрийн ахуй судалгааны ажлаас сэдвэлэн цомнолын бичжээ. Түүхэнд хүн гүрний шаниу, хан гүрний жанжны охиныг хатан болгон авсан үеэс хүн болон хан гүрний хоорондох олон жилийн тасралтгүй дайн хэсэгтээ завсарласан хэмээн тэмдэглэсэн байдаг. Үзэгч та амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй. Глобал медианы хөтөлбөр энэхүү хүрээнд өндөрлөж байна. Та бүхэн дад жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Амралтын өдрөдөө сайхан өнгөрүүлээрэй.